Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл бүгд найрамдах Солонгос улсын парламентын гишүүн Пак Жинийг хүлээн авч уулзлаа. Хоёр тал Улаанбаатар хотын хөгжүүлэлт бүтээн байгуулалт хоёр орны харилцааны талаар санал солилцсон байна. Уулзалтын эхэнд Монголд эх оронд тавтаа морилгыг нийслэлийн засаг дарга урьдлаа. Хоёр улсын харилцаа улам бүр гүнзгийрч ялангуяа боловсрол, эрүүл мэнд, дэд үтсийн чиглэлд онцгой хөрөнгө оруулагч донор орн нь бүгд найрамдах Солонгос улс болж байна. Солонгос улс нь хот байгуулалтын хамгийн сайн шийдлийг бий болгож түүгээрээ дамжуулан улс орон соёлын үрийг тарьсан учраас сурах технологи авах зүйлүүд олон байгааг хэлж байлаа. Ер нь олон улс хөрөнгө оруулалт хийдэгч Солонгос улс уул уурхайд бас харин бүтээн байгуулалтыг дэмждэгт талархал илэрхийллээ. Солонгосын парламентын гишүүн оюун Пак Жин хэлэхдээ хоёр улсын харилцаа гүнзгийрч байгаа энэ үед Улаанбаатар хот бүтээн байгуулалтанд манай аж ахуйн нэгжийг оролцуулах боломжийг олгож байгаад талархал илэрхийлээд цаашдаа ч гэсэн аж ахуйн нэгжүүдэд боломж олгож хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Солонгос улс хурдан хугацаанд хөгжсөн туршлагаасаа Монголд улсад ялангуяа Улаанбаатар хоттой хуваалцахад бэлэн байгаа бөгөөд хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломжийг хангаж угаад нийслэлийн засаг дарга Батүл талархал илэрхийлсэн юм а. Мэдээд Батөргөл өнөөлтнөр Сити Ньюс бэлтгэлээ.